За энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг болохоор Тилмүн гэдэг. Би одоо энэ жил 33 настай. За миний мэрэгжил болохоор яг одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа гэвэл sound healing practitioner буюу монгол руу орчуулбал хөгжим бяцлаглалын хөтөч буюу чиглүүлэгч багш хийдэг. Давхар бол бас йогийн багш хийдэг гэд янз янзын юм хийж байна да. Анх би 2019 онд Австралид байсан. Тэгээд тэнцэнэ нэг юм олон хоногийн юм хөтөлбөрүүд өгдөг штэ тий одоо бол айгу алдартай болсон юм retreat wellness retreat-үүд гэдээ ярьдаг штэ тий. Тэгээд би нэг тийм retreat-д явсан. Тэгээд тэнцээ очоод ингээл янз янзын юмнууд хийж яхад надаа яг юм хөгжим бясалгал буюу sound therapy хамгийн одоо өндөр нөлөө үзүүлж исэн гэх юм уу да. Тэр угаасаа айгу олон төрлийн хөгжмийн зэмсгүүд тоглоо. Тэгээ миний хувьд болохоор хамгийн хүчтэй мэдрэмж өгсөн хөгжмийн зэмсэг нь тэр болохоор яг юм Австралийн уугуул иргэдээс гаралтай хөгжмийн зэмсэг буюу аборигин хөгжим байдаг. Тэгээд юм үлээдэг хөгжим дижеридо гэдэг нэртэй. Тэгээ одоо тэр багш хүмүүс ингээ хөвтүүлсэн байж байгаа л те гой гой үнэр гаргаал ерөнхийдөө ингээд юм төлөвт орсон байгаа штэ. Тэгээд хүн болгон дээр очиод нөгөө хөгжмнүүдэд зохиол яг тэр дижеридо гэдэг хөгжмийг энэ цээжин дээр ирээд хүчтэй үлээдэг ерөнхийдөө нэг юм айгүй юм урт юм хүчтэй вибрац дамжуулдаг хөгжмүүд юм. Нилээ одоо бррр гэж одоо дуурдаг гэх юм уу. Тэгээ яг цээжин дээр тэрийг ингээд тоглосон чинь миний эндээс ингээд нэг юм ингээд татаад соронцдод аваад гарчих шигтэй ингээд хамаг биений шар ус босоод бүр гэл нэг юм хүн юм сонин мэдрэмж ингээд хүчтэй төрдөг штэ. Яг тэгсэн тэгэл юу ягаал юу вэ гэлтэй ямар хүчтэй юм бэ? Ямар амар ингэж би чичирж байна, салганж байна гэд тэгэл тэр ингээл хүчтэй үлээж агаал тайвшраал араас нь гоё аянууд яваад тэгээ тухайн үедээ би яг ингээд нэг юм хагас юм төлөвт орсон байгаагаа мэдгүй гисэн тэгтээ дуусан гут нэг юм амарцсан тайвширсан эндээс ингээд юм гогтоод авцсан юм шиг мэдрэмж төрж исэн. Тий. Тэр нь одоо их өндөр сэтгэл төрүүлсэн гэх юм уу? За айгу олон төрлийн юм тодорхой өндөр герц, вибрац, давтамж гаргадаг хөгжмийн зэмсгүүд гэж байдаг. За тэтгэрүүдийг хооронд нь нийлүүлээд тоглохоор эндээс маш сонирхолтой хармони буюу оршилдоонууд үүсдэг. Тэр оршилдоон болгоныг нөгөө герц хэмждэг төхөөрөмжөөр ингээ хэмжээд үзэхээр өндөр герцүүдийг заадаг. Хамгийн багадаа юу гэдгийг бид нэр 128 герцээс авахуулаад бараг 12-18 мянган герц хүртэл үйлдэлүүд гардаг. За тэр өндөр үйлдэлүүдийг бид нэр сонсохоор одоо юу гэдгийг тэр чинь нэг юм цикл ингээ хэдэн зуун дахин ингээ давтагдаад ингээл эргэлдээл байгаа штэ. Тэнгүүд энэ долгион гэдэг юм чинь агаарт одоо задарч байгаа тий усанд задарч байгаа. Тэгтээ бидний одоо усанд задрахаараа илүү хурдан дамждаг, илүү одоо үр нөлөөтэй байдаг юм байна. Тэнгүүд яагаад ус гэж яриад байна вэ гэхээр бидний бие махбод чинь 70-90% уснаас бүрдэж байгаа тий. Усыг бид нэр ингээд цалгиулахар чинь долгион, давлгаа, давтамж гардаг штэ. Тэгэхээр хөгжмийн зэмсгүүдийг тоглонгод нөгөө герцүүд тий нөгөө давтамж үйлдэлүүд чинь бидний биеийн усанд очиж нөлөөлөө тийм долгионууд гаргаад байгаа, давтамжууд гаргаад байгаа. За тэр давтамжууд гарч яхад энэ чинь гол нөгөө механизм нэг спазм гэдэг зүйл явагдчихэдэг. Спазмыг одоо тайлбарлаад яривал юм хагшиж сунгаж байгаа нэг юм жижигэн спазмууд явагдаж байна. Тэгэхээр нөгөө энэ чинь сонсголгүй хүн хүртэл энийг биеэр мэдэх боломжтой. Зулаан орой дээрээс энэ үйлдэл орлоо бүх хэд эрэхтэн ингээд дамжиж явлаа хөлөөлөр гараа. Нэг ийм цикл хэдэн зуун дахин давтагдаад байгаа гэсэн. Гол нөгөө өгж байгаа бенефит буюу нөгөө үр дүн нь бид нар терапид орсноороо нөгөө үйлдэлүүд маань биеэр дамжаад тангирсан булчингуудыг нь суллж өгч байгаа. За энэ дээр ингэдэг ил булчин, далд булчин, энергийн булчин гэдэг бид нэр би 3 хувааж байгаа байхгүй. Ил булчин зангирахаар бид нэр ингээд дасгал хөдөлгөөн сайхан сунгаад суулгач чинь тий. Хоёрдугаарт нөгөө далд булчин зангирчаар бид нэр тодорхой имчилгээ хийлгэж ч юм уу тодорхой төхөөрөмжүүдийг ашиглаад суулгаж байна. Гуравдугаарт бид нэр энергийн булчин зангирчаар бид нэр аураны төв дээр очдаг янз янзын одоо засал дом хийлгдэг. Sound therapy юугаараа ялгаатай гэхээр энэ гуравт нэг нь зэрэг одоо нэг alignment буюу нэг шугам дээр тэнцүү үйлчилдгээрээ энэ маань илүү давуу талтай.
Манайх болохоор юугаараа онцлогтой вэ гэхээр бид нар илүү урлагийн мэдрэмжийг буюу нөгөө 5 метр хүүгээр нь бас дамжуулж янийг хүрхийг бас зорддог. Тэгэхээр энэ дан ганцхан нөгөө гадны одоо багш нар шиг ингээл голтон суугаад хөгжим тоглоод байх биш. Бид нар бүр юм зориуд одоо 432 герцтэй аялгуунууд хийлгсэн байгаа тий. Нөгөө мэдрэмжүүд дээр нь тоглолт хийх буюу одоо үнрээр одоо дамжуулах, нүдэрээ харахад одоо бас энэ герц ямар байх вэ гэх мэт дээр бас давхар судалгаатай ажлууд хийсэн байгаа. Анхны хөгжмөө бол би чинь хамгийн нэг жижигхэн гуйлан аяга байдیں۔ Тэр болохоор манай эмээгээс одоо ирсэн аяга. Айл болгонд нэг юм жижиг аяга байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь эмээ маань тэр аягыг одоо ээж татгалуулсан байсан. Тэгээд надаа манай студ дээр авчирч өгч ийсэн. За тэгээд нөгөө хоёрыг нь болохоор нэг юм хоёр бас жижиг анх одоо би хийдэг байхад тэр дандаа гуйлан аягнууд байсан. Тэгээд зарим нь болохоор би өөрөө явж аваад, зарим нь одоо найз нөхөд бэлгэлж ийсэн. Тэгээд цаашдаа нөгөө нэг бүр яг мэрэгжлийн хөгжмнүүд авч эхэлж байгаа. Мэрэгжлийн хөгжим авъя гэсэн мөнгө авахгүй. Ааваасаа мөнгө зээлээд тэгээ манай ааваас мөнгө одоо авч агаад бид нар анхныхаа одоо яг байгууллагын том хөгжмийн зэмсийг авч ийсэн. За тэр бол доллараар хэмжигдэж байгаа учраас бас хөөрхөн үнэтэй хөгжим авч ийсэн. Тэгээд тэр чинь цэвэр болор аягнууд учраас бас хөөрхөн үнэтэй. Тэгэхээр ер нь хамгийн одоо хямдхан хөгжим нэг $150 эхэлнэ гэж бодчиход болно. За Сингийн боол бол ер нь хид хідэн төрөл байдгаас манай дээр бол нэг үндсэн 2 төрөл байгаа. За энэ болохоор гуйлан аяг гэдэг. Англиар болохоор Tibetan Singing Bowl гэж нэрлэдэг. За гуйлыг цохихоор ерөнхийдөө гарч байгаа нөгөө долгио нь илүү жижиг бөгөөд тод одоо долгионууд гарах буюу бидний ясанд чичиргээ хүртэл дамжуулах чадвартай гэж үздэг. Хамгийн гол нь цохихдоо яг энэ зөв хэсгүүдийг олж цохижиж энэ маань зөв гоё тааламжтай дуурдаг. За манайх болохоор голж одоо нөгөө сурсан хөгжим маань энэ crystal singing bowls те цэвэр болор аягнууд байдаг. За болор аягнууд болохоор 7 нотоор дуугардаг. Илүү уянгалаг, тунгалаг, хүчин чадал далаац нь одоо том тод байдаг. За тэгээд энэ чинь нөгөө миний эмээгээс ирсэн аяга. Тэгээ эднэрийг болохоор нэг нь манай найз бэлгэлээд нэг нь би өөрөө авч ирсэн. Монгол хөгжмийн зэмсэгнээс өнөөдөр болохоор хил хуурыг авчирсан байна. Энийг одоо англи нэр нь Jaws harp гэд хоёр янзаар нэрлэдэг. Энэ дээр нөгөө давхар амьсгалын техник явж иж бас содон чимээнүүд гаргадаг. За энэ монгол хуур болохоор арай зөөлөн дуурдаг. За юм байна. За тэгээд нөгөө туслах салхин хоохнууд айгу олон төрлөөр байдаг. За энэ болохоор коши гэд хөгжим гал махбодтой. Ийм аз жаргалын окситоцин дагаврыг одоо ялгаруулахад бас жаахан тусалдаг. Аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг. Ийм ёлкны тоглоом шиг хөгжим байгаа. За дараагийн хөгжим нь болохоор энэ storm drum гэдэг байна. За энэ болохоор бас Америкийн индианчуудаас гаралтай хөгжим, хайцын мэдрэмж төрүүлдэг юм. Эднэр болохоор дандаа шварам гэд ийм хөгжим одоо бяцлаглалын багш нар бэлддэг сургууль байдаг. Тэндээс захиж авдаг хөгжмийн зэмсгүүд байна. За энэ болохоор swinging chimes буюу савлуулагч салхин хоох байна. Энэ болохоор усан махбодтой, тэрэ дууралттай. Дууралт нь болохоор ингэж дуурдаг. Илүү ингээд савлуулган гот үйлцэн ингэж тардаг, юм шүглдэж одоо дуулдаг хөгжим гэж үздэг. Хамгийн сонирхолтой хөгжим бол энэ. За энэ бол ocean drum, wave drum гэж хоёр янзаар нэрлэдэг. Далайн давлгаа гаргагч хөгжим. Бас арай юм өөр урт нарийнхан аборигенос хөгжим байдаг. Rain stick гэд борооны чимээ гаргадаг. Энэ нь болохоор илүү хүчтэй сар гэд амар чанга дуурна. Гэхдээ энэ хамгийн чанга чимээтэй хэрнээ хамгийн их тарих амраадаг хөгжим зүйлс.
болохоор Туман гэдэг энэ брэнд нь герман брэнд байдаг. Энийг би бас герман руу яг захиж авчирч ийсэн. Би одоо тэнцэнэ сурдаг байжгаад тэгээ сургууль мургуулаа төгсөөд ковид үеэр ажиллаад ингээл ерөнхийдөө тэндээ амьдардаг байжгаад Монгол руугаа буцах болоод тэгээ Монголдо бүр одоо өсөөрчгаар хурж ирээд зүгээр ингээл энгийн ажил хийгээл те явж исэн. Тэгээ надад хийж байгаа ажил маань ерөөсөө таалагдаагүй. Бид нэр ингээл нэг юм яадаг штэ өглөө босоод ажилдаа явлаа. Тэнгүүд ингээл нөгөө ажлын хүмүүс яг л ижилхэн нэг юм ууртай ч юм уу те нэг юм соёл тогтсон. Надад тэр соёл нь ерөөсөө таалагдаагүй. Тэгээд би ерөөсөө ийм юм хийх хүн биш ээ. Би нэг жах өөр юм хиймээр байна гэд. Тэгээд яг юм олон төрлийн ретритүүдийг судлаад бүтэн өдрийн нэг юм хөтөлбөр хийдэг байсан байхгүй. Тэгээд өөрөө йогийн багшаар тухайн үедээ сураад тэгээд нэг юм жижиг студ ажиллуулаад тэгээд тэнцээ болохоро би одоо йог заагаад, бясалгал заагаад энэ хөгжим бясалгалынхаа хичээлийг ороод зураг зуруулад тэ цагаан хоол идүүлээд бид нар ингээд чөлөөт цагийг нэг юм нэг бол арх уух, аль эсвэл нэг юм шоудах ч юм уу, караоке идэх ч юм айгүй юм баригдмал байдаг штэ тэ нэг юм ирүүлэр тэр нөгөө стрессийг тайлах, ирүүлэр ингээд доторхоо хуваалцах газар бас байхгүй байсан. Тэгээд би ийм юм хийя гэж шийдээд зөрөгтэй ажилласаа гараад тэгээд тэр одоо студид ажиллаж эхлэв. Тэгэл ер нь тэр цагаас хоошоо яг бүх юм холбогдож эхлэв. Саунд терапигаар яваанда одоо ажлын даал гэдэг одоо сэтэл багаар төрсөн. Тэгээд байжсэн чинь манай одоо байгууллага гэж явдаг. Манайх тэгээд байгууллага маань хоёр үүсгэн байгуулагчтай. Нэг нь болохоор би манай нөгөө хамтрагч одоо үндсэн үүсгэн байгуулагч гэж явдаг Бачим гэдэг үсгүй байдаг. Тэгээд Бачимыг надад санал тавиад за ийм юм хийя тий. Тэгтээ одоо чи үндсэн багшаар нь ажиллана. Хоёлаа хамтдаа одоо нэг бий болгоод тэгээд тан ганцхан одоо энэ энерги талаас нь биш илүү гоё хоёлаа энийг өргөн цар хүрээнд судлаа. Дээрээс нь энэ одоо зүйлийг бид нэр тан хөгжим тоглоод байхаас илүү бид нар чинь нөгөө хүртхүүгээрээ бүх юмыг хүлээж авч байгаа штэ тий. Харах айгуу чухал те. Тэгэхээр бид нар нөгөө хэрвээ энэ одоо гэрцтэй энэ гоё аялгуунуудыг бид нар харж болдог бол яаж харагдах вэ гэж бид нар хамгийн анхны одоо ивент гэж ярина. Ивентээ маш одоо томмоор эхэлсэн. Аяа эхлээд саунд артистуудаар бүтээлгэж байгаа. За ийм оруулмаар байна. Ийм гэрцтэйгээр энийг одоо хөгжимчд тоглоод анх ингээ хийгээд өгөөч гэж саунд артистаар ая бүтээлгэж байгаа. За 2 ая бүтээлгэнгүүтээ аяыг артист өөр одоо уран бүтээлч 3-60 медиа ажил хийдэг одоо вижюал видео хийдэг бүрээд артист Ариуна Булутова гэдэг бүсгүй байдаг. Тэгээ Ариунатай холбогдоод тэгээ энэ аян дээр чи энэ дүрс хийгээд өгөөч. Энэ одоо бид нар мэдрэхүүгээр ингээ харахад ийм байхаар ингээ хийгээд өгөөч гэдэг айгүй гоё хийгээ. Тэгээд ерөөсөө хөдөлгөөнт хөгжмнүүд тавглагдсан сансан дээш хараад твтж хахад нөгөө дүрснүүд нь явж идэг. Тэгээ анхны ивент маань бас амжилттай гоё болж исэн. Гэтэл тухайн үед бас хүмүүс ойлгох болов яах бол гэж айдастай шатж байгаа юм бид хоёрын чинь нөгөө шууд бизнес гэж харахгүй штэ. Ямар тач нэг ингээд эхэлсэн байхад болно гэх тэгээ шатж байгаа. Тэгтээ тэрийг бол маш зөв одоо хүргэж өгч чадсан. Илүү нөгөө урлаг талаас нь бас харуулж өгч чадсан. Тэгээд дан одоо нөгөө энерги гэж яриад авах, дан шинжлэх ухаан гэж дараад авахгүй. Урлаг талаас нь ингээ 3 талаас нь уяад зангилчаар энэ өөрөө хүнд хүрэхтэй илүү одоо дөхөм сайхнаар хүрж байгаа. Тэгэхээр дайггүй сайхан одоо хүмүүст түгээгээл явж байгаа. Давхар бид нар бас суралцаал явж байгаа нэг юм дөнгөж одоо эхэлж байгаа л одоо бизнес гэж хэлэх үү одоо юу гэж хэлэх үү те. Тий ажил байна да. Бид хоёр бол ингээл тасралтгүй хийж байгаа. Гэхдээ нөгөө бусад бизнесийн юутай харьцуулбал энэ бол тийм ашигтай зүйл бол бас биш. Гэхдээ хос хөнгө бол биш. За нөгөө ирээдүйд одоо цаашдаа те Монголд одоо бас энэ хөгжихтэй бизнес модель мөн үү гэд харахад зөв одоо хийж чадвал
ерөөсөө боломжгүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь яад одоо манайх бас юм юу явж байна гэхээр нөгөө яг нөгөө чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. За одоо жишээд би гадны багш нар дээр дуртаад өгье л да тий. Одоо жишээ нь манай одоо нэг удаагийн ивентэд суух чинь 55 мянган төгрөг байдаг тийм үү. За гадны багш нар бол нэг хичээлийг бол хамгийн багадаа $50 үнэлдэг. Гадаад гэтэл тэрийг одоо манай хийж байгаа терапитай харьцуулбал маш цөөхөн хөгжим тоглож байгаа хүн болгонтой очиж харьцдаг. За манайх юугаараа онцлог байна уу гэхээр би хичнээн миний нуруу өвдсөн ч гэсэндээ хизээч нөгөө халтуурддаг. Ерөөсөө энийг мөнгө гэж хараад их болохын төлөө ингээл халтуурдаал те яг голдоо ингээл нөгөө хуцаагач багсгаал ингээл хийгээд байвал энэ бол үр өгөөжөө өгөхгүй л болвол тэгээд нөгөө хүн дахиж ирэхгүй штэ. За яг хөө хэсэг ингээд шуурж агаад явлаа. Тэгтээ нь бол амжилттай явах. Ягаад бас манайх ингээд тасралтгүй явуулаад байна уу гэхээр нөгөө хичнээн нуруу өвдсөн ч гэсэндээ би хизээч нөгөө нэг хүнийг ч гэсэндээ орхитуулахгүй хөгжмөө хүн болгон дээр очиж тоглож байгаагаараа онцлог. Монголд бол бас яг хүн болгон дээр ингэж очиж тоглодог багш барагдтал байхгүй гэж би бардам хэлж чадна. Ихэнх юг 60-70%-ийг бол аль болох хөгжүүлэлттэй зарцуулахыг хичээдэг. Тэгтээ заримдаа нөгөө санснаар болохгүй шүү дээ. Бид нар ч өөрсдөө амьдран те би бол худлаа хэлэхгүй нөгөө бүх мөнгөө одоо бүгдийг тэгчдэг бол биш. Цалингаа тодорхой хэмжээгээр авна. Бид хоёр чинь байгууллага гэж одоо татвараа төлнө. Нийгмийн даатгалаа төлнө. Дээрэс нь нөгөө бид нар өөрсдийн газар байхгүй түрээс төлдөг. Дийлэх мөнгө чинь түрээсэнд авч. Одоо жишээ манай өмнөх газар гэхээр сарын 10 сая түрээстэй байсан. Тэгээ бид нар одоо хүртэл өртөө явж байгаа. Тэгтээ тэгээ багаар дараал одоо өгөөл одоо явж байна да тий. Тэгэхээр ер нь бол өөрсдийн газаргүй болохоор маш их түрээсэнд бол хамаг мөнгө явдаг тий. Тэгтээ нөгөө түрээсэнд мөнгө яваад байна гэж шантрахгүй тэгэл цаашдаа илүү хичээгээл тий. Илүү энийг яаж олоонд хүрэх вэ? Яаж түрээсийнхаа асуудлыг зөв шийдэх вэ? Одоогоор бит хоёр бол ингээд студ худалдаад авах мөнгө бол байхгүй тий. Тэгтээ байхын төлөө л одоо хичээж явна да. Бидэд ч нөгөө одоо анх дүнгиж нэгдэж байхдаа хүмүүсийг гуцаа аваад те йогийнхан гуцыг аваад нүдний дээрээ аваад нүмергээ аваад хүрээ дээрээ гэж тэгдэг байсан бол бид хоёр багаар удас судалдаж авч байгаа те багаар гой нүмерэг авч байгаа. За хүмүүстэй нүдний дэрийг нь бүгдийг би өөрөө гараар оёод хийчихэж байгаа гэл гих мэд ерөөсөө яаж л тэр хүний боломж нь байвал 5 тухайг нь те бүрдүүлээд өгье л гэж тэгэнгүүт нөгөө манай студ чинь бас айгүй гоё байсан. Тэгээ студийнхаа чимэглэлүүдийг гэл ер нь айгүй тийм деталь юмнууд дээр бас мөнгө харамгүй бас зарцуулдаг. Тэгжээч нөгөө гоё орчин бүрдүүлжээч хүн чинь тэндээс бүрэн нөгөө хүртхүүгээр юм хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхгүй нэг юм хав халтар одоо спорт зааланд очиод би хөгжмөө тоглоод хийвэл надад ашигтай. Тэгтээ тэр хүн гоё мэдрэмж авахгүй л байхгүй. Тэгэхээр бүх нарийн зүйл дээр л гоё хийхийг зорддог хичээдэг. Монгол хөгжмийн зэмсгүүд байгаа. Гэхдээ бүр тийм олон бол биш. Гэхдээ явандаа энэ тал руу би одоо бас өөрөө бүр бие дагаад сурах гад зорилгууд тавьсан байгаа. За бид нэр ингэдэгч нөгөө Монгол ондоошил эднэр гэж ярьдаг те. Тэгэхээр манай Монголын хөгжмийн зэмсгнүүд ер нь энэ Монголд үүссэн гэд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр эрт дээр үед за нэг жишээ дурдъя гэвэл ээжийн бүү байна дөө. Тэ ээж ингээд хүүхдийг зүрхэндээ тэрж агаад бүүвэлээд дуулж агаад тэндээс маш одоо гоё уянгалаг юм бас гэрцтэй аягараа хүүхдийг таашруулаад зүрхчин өөрөө бит буюу ритм. Ерөөсөө л энэ хөгжмийн үйлсүүд дандаа зөв гэрцтэй зөв ритмтэй байж ич бид нэрээ нөгөө өгөх үр өгөөж өгч байгаа. Тэгэхээр энэ темп айгуу чухал байдаг. Тэгэхээр нөгөө ээж ингээд хүүхдээ бүүвэлж ахад тэндээс нөгөө ритм нөгөө зүрхний цохилтоос гадна тэр дууны одоо өнгөтэй хоршиж бүгд тайвширч байгаа. За хоёр дахь жишээ гэвэл бид нар нөгөө биеийн голдог те
За туйл хайлдаг, ерөөл, магтаал дандаа өндөр гэрцтэй үг аялах ерөөлүүд гарч идэг. За бид нар нөгөө дээр дайлаар мордохдоо цэргүүдийг огшоохоод бөмбөр ингэж дэлддэг байсан шүү дээ. Тэгэхэд тэр чинь маш хүчтэй ритм зүрхэнд нь одоо хурж тэрийг эрч хүчийг одоо өгж जैन өшөө одоо яадгүй манай Монголын хөөми байна, уртын дуу, шуранха энэ болгон чинь бидний маш өндөр гэрцтэй учраас ерөөсөө л нөгөө бид нар нэг Монгол хүмүүс нэг юм сүнсээрээ илүү одоо тэр бүх зүйлийг мэдрээд байгаа маань ерөөсөө л энэ одоо гэрцүүдтэй холбоотой байгаа. Шашин гэл хүмүүс ярьдаг штэ тий. За энэ болохоор шинжлэх ухааныг баримталж байгаа учраас шууд одоо шашны зан үйл гэж хүлээж авч болохгүй. Нөгөө хингэрэг дэлдээд ирэхээр та удах юм засал хийгээд өгөөч гэрт хүрээд ирээч гэдэг ба. Бид нар ингэдэг ямарваа нэг зүйл ингээ амьдрал ахуу доголдоод ирэхээр бид нар заслаа хэлэх гээд очдөг тий. За тэнцээ ажиглаж байгаа бол та нар дандаа хөгжмийн зэмсэг байгаа. Бид нар бөөдөр очдөг. Бөөдөр очиход тэр хингэрэг хэл хуур, тойвуур, товшуур нөгөө тэр онгодын магтаал, тамлаг, дуудлага дандаа гой үгтэй гой юм байж идэг. За лам дээр очихоор яадаг үлээ нөгөө хонх, дамар, бүрээ, бишгүүр нөгөө ламын уншиж байгаа унзад хоолой өндөр гэрцтэй явж байна. Ай дан гэдэг дис дараатай явж байгаа тий. За Кристиан нөгөө нэг итгэгч хүмүүс яадгүй сүм дээр очиод пастрийнхаа тэр номлолыг сонсож байгаа. Тэр номлол чинь дандаа сайн сайхан юм ярьж байгаа өндөр гэрцтэй. Дээрээс нөгөө сүмийнхаа хонхыг сонсдог штэ тий. Тэр чинь бас их өндөр гэрц тарааж идэг тий. Тэгэхээр энэ ч тодорхой хөгжмийн зэмсгүүд аль эсвэл долгион л юу нь яваад байгаас тэгэнгүүт бид нар ерөөсөө юм ингэж хорштой юм байна л да. Тэн дээр нөгөө долгионоор л ер нь бол ритмээр л эмчлээд байгаа нэг юм шинжлэх ухааны талаас нь ярил. За лам байлаа гэж би бодъё те. Тэнгүүд би чи над дээр таслаа хэлэх гээд ирвэл за би энэ нэг хүнийг сайхан засаад авъя гэд би ботчлаа штэ. Бодлын үйлдэл явж байна. За чи над дээр ирэхдээ би нэг энэ сайхан болоод авъя гэсэн бас бодлын үйлдэлтэй ирж байна тийм үү. Хонх, дамар, бүрээ бишгүүр ритмтэй цохилттой. Тэнгүүд тэр энэ гурван зүйл хоршоод нэгэн нөгөө alignment гэж яриад байгаа шугамн дээр тэнцэж очихоор энерги одоо таарад гэх юм уу заслаа маш сайн авдаг те. Тэгэхээр зүгээр бас нэг энерги талаас нь ч бай, нэг шинжлэх ухааны талаас нь ч ингээд ярихад нэг юм энергийн бөмбөлөг үүсэж байгаа байхгүй. Тэрэндээ орж чадхаараа заслаа. Тэгэхээр энэ дээр нөгөө саунд терапиг яаж холбож гэнэ үү гэхээр манай хөгжмийн зэмсгүүд чинь ерөөсөө л энэ одоо засалт хэрэгэлдэг хөгжмийн зэмсгүүдтэй адилхан долгионууд, гэрцүүд гаргаж байгаа учраас энэ тодорхой үр дүн өгөөд байгаа.